Үзэгч та бүхэн аргаалга айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Энэ орой үзэгч та бүхэндээ уулзаж студид ярилцахаар улсын хурлын гишүүн оюун дариг урьдсан байгааг урилгыг хүлэвч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. За, урьдсан явдал баярлалаа. За, юу тач бас бид гэр бүлийн хүчирхийлэл тэмдэгт тухай хуулиа хэдэн сар ярилцсан эцэс хилцсэн эцэс бас баталж чадлаа тийм ээ. Та ер нь гэр бүлийн хүчирхийлэл тэмдэгт тухай хууль нэр хэдийн хугацаанд ажиллав? Ер нь хэр судалгаа хийж одоо хуулийн төслөө боловсруулсан бэ? Гэр бүлийн хүчирхийллийн тэмцэх хууль бол бас хэдийгээр одоо энэ парламентаар хэлцэж байгаа ч гэсэн өмнөх парламентаар нэлээдгүй хэлцэгдэжсэн. Бас 5-6 жилийн хугацаанд бол манай өмнөх парламентчид маань бүгдээрээ энэн дээр нэлээд сайн ажилласан. Тэр дотроо бол манай өмнөх парламентд сууж исэн эмэгтэй гишүүд маань бол энэ нэлээд сайн ажиллаж арга ясыг нь бол нэлээд бүрдүүлж өгсөн. Өмнөх бас энэ парламентад байж исэн улсуудаас гадна төрийн бас байгууллагынхаа иргэний нийгэмлэгийнхаа бас нэлээдгүй орж ажилласан. Тэд нарт бас энэ хуулийн арга ясыг бүрдүүлж өгсөн явдалд бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. Бидний хувьд бол ажлын хэсэг байгуулагдаад нэг 2 сар гаруй болж байгаа. Тэр 2 сарын хугацаанд бол одоо хууль маань бол бидний хувьд бол шинэ байсан. Тэгээд энэ хуулиа судлах, бусад улс орнуудын хуультай жишиж үзэх, бусад улс орнуудын туршлагаас хуваалцах, бусад одоо нөгөө гадаад дотоодын байгууллагуудтай уулзалдах, мөн иргэний нийгэмлэгийнхэнтэй уулзалдах, төрийн бас байгууллага яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагынхэнтэй уулзалдах, хилцүүлэг хийх гэх мэт ажлуудыг бол нэлээд энэ хугацаанд бол хийсэн. Ер нь ажлын хэсэг дөнгөж байгуулагдсныхаа дараа бол бид нар хамгийн анхныхаа хилцүүлгийг хийжсэн. Нэлээд олон байгууллагууд яг энэ чиглэлээр ажилладаг, нэлээд олон байгууллагууд ажилласан. Хууль хяналтын байгууллагууд маань ч гэсэн нэлээд идэвхтэй оролцсон. Тийм болохоор харьцангуй хуулийн хувьд бол бас нэлээд онцлог зүйлүүдийг өмнөх хуультайгаа харьцуулахад бол бас гаргаж өгсөн. Тэрүүгээрээ нэг онцлогтой байгаа юм. Тэгээд энэ маань бол олон улсуудын хүчин чармайлтын үндсэн дээр л бий болсон. Эглүүдийн хувьд бас төрийн бус байгууллагууд иргэний нийгмийнхэнтэйгээ нийлж аваад ерөнхий хуулийг батлуулахын тулд бас их хүчин чармайлт гаргасан өөрсдөө ажилласан хэд мэдээлэл үргээ гүйцэтгэсэн гэж бодож байна л да. Ер нь яагаад бид нар бас улсын хурлын гишүүдийг студид өрөөд ирсэн бэ гэвэл энэ хүчирхийлэл гэж ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юу гэдэг мэдрээч гэдэг ийм хүсэлтийг маш ихээр тавьжсэн. Өөртөө ч бас тусаар ярьжсэн тийм ээ. Ер нь мэдэрсэн үү? Мэдэрчиж энэ хуулийн дээр ажиллав. Хичнээн кейсийг судлав. Бид нар яг энэ хуулийг угаасаа мэдрэхгүй бол ямар нэгэн байдлаар амьдрал дээр яаж хууль маань хэрэгжих вэ гэдгийгээ бас сайн судлахгүй бол угаасаа болохгүй байгаа. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа улсууд маань бол зөвхөн эмэгтэйчүүд одоо бид нар бас биш маш их олон ахмадууд, хүүхдүүд өртөж байгаа. Тийм болохоор ялангуяа орон нутагт энэ хууль маань хэрхэн яаж хэрэгжих вэ? Ер нь ямар үйлдэлүүд, эсвэл байдаг вэ гэдгийг нь бас судалж утсан. Тухайлбал гэхэд орон нутгийн одоо би өөрөө Сэлэн аймгаас сонгогдсон хүнийхээ хувьд бол прокурорын байгууллагынхантайгаа уулзалж ирсэн. Ямар кейсүүд гардаг вэ? Тэгээд тэрүүнийг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ гэдгийг яг прокурорын байгууллагуудаас асууж, лавлаж тодруулж ирсэн. Түүнээс гадна бол бид нар бас сонгон хайрхан нийслэл дотроо бол хамгийн олон хүн амтай гэж тооцогдох амьдралын түвшин харьцангуй баг гэж тооцогдох сонгон хайрхан дүүргийн үйл ажиллагаатай цагдаагийн байгууллагатай орон нутгийн удирдлагуудтай нэлээд сайн уулзалтж ирсэн. Тэгээд энэ хугацаанд болохоор ч ерөөсөө яг амьдрал дээр яаж хэрэгжиж байна? Энэ төр хамгаалах байрыг амьдрал дээр хаана хийцэн байна уу? Тэр болгонтой нас танилцаж үзсэн. Тэгээд зөвхөн одоо цаастай зуралдаа тийм үү байхасаа илүү бас бодит амьдрал дээр энэ хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдгийг бол бас үзэж харсан. Хуулийн төсөл дээр бас тодорхой хэмжээнд шинжилсэн найруулгын төсөл батлагдж байгаа юм цагчид сая бас дагалд 15 хуулийн ороод 3-ыг буцаагаад тийм ээ бас тодорхой хэмжээнд шинжилэл хийх шаардлагатай гэдээ үзэж хэлсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хууль маань 20 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ 2017 оны. Гэтэл одоо зарим одоо эрүү болон зөвшөөрлийн тухай хууль 7 сарын 1-ээс хэрэгжихээр байгаа. Гэтэл одоо байгаа хуулиндаа зохицуулаад хийгдсэн байгаа гэр бүлийн одоо хүчирхийлэлтэй хуулийн шинжилсэн найруулгын хууль маань хэдийгээр одоо дахиж шинжлэхдэх шаардлага үүсэх вэ гэдэг ийм асуулт байна да. Яг тэгвэл зарим нууд эрүү болон зөвшөөрлийн 5 хууль чинь 7 сарын 1-ээс хэрэгжихээр байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хуулиндаа зохицуулчихаар 7 сарын 1-ээс энэ дээр хэрхэн яаж өөрчлөлт хийх юм?
Анх эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх энэ хуулийг бол буцааж явахдаа бас нэг 5 хуулийн хамт буцааж исэн. Тэгэхээр энэ үн дотор бол одоо нөгөө эрүүгийн байцаан шийдэх хууль маань ч гэсэн орчиж байгаа. Гэтэл саяны энэ шинжилсэн найруулгыг баталж явах явцад бол анхны хэлэлцүүлгээр бол үндсэндээ бол нэг 9 хуульд найруулгын өөрчлөлт найруулалт орж байгаа. Түүнээс гадна одоо сая эцсийн хэлэлцүүлгээр бас нэг 3 хуулиудад ч гэсэн өөрчлөлт орж байгаа гэдгийг бол нэгдсэн чуулган дээр бид нар ярьсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар одоо эрүүгийн хуулийн дээр ялангуяа тэрнгөө нөгөө байцаан шийдэх ажил хийгдээд явж байхад шүүхтэр очиод асуудлыг шийдэж явах явцад бол эрүүгийн байцаан шийдэх хуулийг л гол болгож энэ процессын хуулиар гол болгож барьдаг. Тэгэхээр энэ хуулийн дээр бол нэлээдгүй их анхаарсан. Яагаад вэ гэхээр угаасаа гэр бүлийн хүчирхийлэлтэй энэ тэмцэх асуудал маань бол өмнө нь бол зөвхөн захиргааны зөрчил төдий байсан бол одоо бол бас гэмт хэргийн шин чанартай болоод ирчихэж байна. Буюу одоо энэ эрүүгийн байцаан шийдэх хуулинд бол 120 дугаар зүйл дээр бол нэлээдгүй өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тийм болохоор дараагийн одоо бид нар бол угаасаа энэ ч үндсэндээ бол ажилласан хамгийн анхны хууль болж байгаагийнхаа хувьд бол дараагийн хуулийн дээр бас ажиллаж таарна. Ялангуяа манай хууль зүйн банкны хороондоор энэ эрүүгийн байцаан шийдэх хууль, эрүүгийн хуулиуд бүгдээрээ орж ирнэ. Тэгж яхад бол энэ өөрчлөлтүүдийг яг хэвээр нь үлдээгээд явахаар тэгж л тооцоолж байгаа даа. Тэр нэмэлт өөрчлөлт орохгүй гэсэн үг үү тийм ээ? Яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр бол актер бол өөрчлөлт орохгүй байхаа гэж бид нар найдаж байна. Яг хуулийн хэлэлцүүлэг явагдаж байгаа цаг мөчид бид нар бас ингээд иргэний нийгмийн байгууллагынхантай за тэр дундаа хүчирхийлэлтэй тэмцэж байгаа төрийн бас байгууллагынхантай ингээд уулзж хагаад өөдөг чим нэг цэгийн үйлчлэгээн гэдэг юм уу? За яг анхан шинэ тусламж үйлчлэгээ авч байгаа энэ тохиолдолд бидэнд төсвийн асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг зүйлийг маш ихээр ярьж байсан л да. Гэтэл бид нар бас өчигдөр бас хүчирхийлэл эсрэг тэргүүн энэ чаргалтай ярилцж хагаад Дүүбийн хүн амын сан болон бусад байгууллагаас хэрэгжүүлж байгаа маш том төсвүүд байгаа учраас санхүүжилтнэр санаа зовох зүйлгүй гэж хэлсэн. Төсөв санхүүгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? За ер нь бол яг энэ хуулийн дээр бол бас нэг тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудал зайлшгүй хуулиас одоо бол балаад гарч ирж байгаа нь үнэ. Тухайлбал гэхэд одоо хүн амаасаа шалтгаалаад гэмт хэргийн гаралтаасаа шалтгаалж хагаад нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулах ёстой болж байгаа орон нутгийн захиргаанууд маань. Тэгэхээр энэ орон нутагт байгуулагдж байгаа нэг цэгийн үйлчилгээ бол мэдээж зайлшгүй санхүүжилт хэрэгтэй болно. Тэгээд тэр тусмаа бол ялангуяа хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээ бол бас нэг 7 төрлийн шинэ нэмэлт үйлчилгээнүүд үзүүлж байгаа. Тэр дотроо бол бид нар энэ эрх зүйн талын зөвлөгөө өгөх холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх энэ болгон чинь цаанд арт талдаа бол мөнгө төгрөг зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энүүн дээр яг 2017 оны хувьд бол нэгэнтээ төсөв батлагдсан болохоор төсөв дээр бол тодорхой өөрчлөлтүүд бол орохгүй нэ. Гэхдээ 2017 онд бид нар хууль зүйн яамныхантай ярьсан ямар нэгэн байдлаар энийг угаасаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх одоо энэ зөвлөл гэж байдаг. Энэ үндэсний зөвлөлийг бол хуулийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тэрүүнийг толгойж байгаа сайд нь толгойлоод явж идэг. Тийм учраас бол энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлд бол бас нэг тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдээд явах боломжтой байх гэж ойлгож байгаа. Нөгөөтэйг орон нутагт хэрэгжээд явж байхдаа аймаг нийслэл, сум дүүрэг гэдгийн хүрээнд бол мэдээж бас орон нутгийн өөрөө удирдах байгууллагын буюу одоо хурлын дарга маань өөрийнхөө дэргэд бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх юм зөвлөлтэй байдаг. Тэр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхөө хүрээнд ч гэсэн асуудлаа шийдээд явах боломжтой болж байгаа. Түүнээс гадна бол мэдээж зөвхөн одоо энэ төсвийн хөрөнгөнд захирагдаад зогсохгүй төрийн бус байгууллагууд ч гэсэн тодорхой хэмжээний юм санааны үйлдэлээр зөндөө олон жилийн хугацаанд бол бас энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд гар бие оролцоод ирсэн. Тэр утгаараа энэ төрийн бус байгууллагуудын санхүүжилт ч гэсэн нэлээдгүй хэмжээнд байж байгаа. Түүнээс гадна бол олон улсын байгууллага сая өөрөө хэлж байгаа олон улсын байгууллагуудын хүрээнд ч гэсэн энэ асуудлыг тавьж байгаа. Тухайлбал гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас тодорхой төслүүд хэрэгжиж байгаа.
Канадын сангаас, Канадын засгийн газраас санхүүжилтүүд нэлээдгүй босгоцсон байж байгаа. Мөн ялгаагүй Швейцарын хөгжлийн сангаас ч гэсэн бас нэлээдгүй мөнгө төгрөгийн боломж олцоонууд бол байгаа. Тийм болохоор ямар ч байсан энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар ч байсан анхын шатны гэдэг юм уу энэ санхүүжилтэн дээр айхтар их санаа зовох зүйл бол байхгүй бах. Дараа бол энэ мэдээж дараагийн үед төсөв яригадаад эхлэхээр тэрнгүү одоо үндснийхаа төсөвтөө бид нар суулгаад явахаар тийм үүрэгтэй болж таарж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд бас дагаж бүрдүүлэх журмууд заашгүй шаардлагатай тийм 30-аас 40 журам батлагдах тухай бас сонссон л да. Энэ дээр ерөнхийдөө хэрхэн яаж ажиллах? Мэдээж хууль тогтоох байгууллага одоо их хурлаас ингээд батлаад өгчлөө. 2 сарын 1-ээс эхлээд одоо хууль маань хэрэгжээд эхэлнэ. 2 сарын 1 хүртэл энэ хугацаанд засгийн газар маань бол нэлээдгүй бас яг энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээдгүй журмуудыг батлах ёстой. Тухайлбал гэхэд одоо хууль зүйн асуудал эрхэлж байгаа сайдын хүрээнд ямар журмууд батлагдах ёстой. Боловсролын сайдын хүрээнд бас ямар журмууд батлагдах ёстой. Эрүүл мэндийн сайдын ажиллах хүрээнд бас нэлээдгүй журмуудыг бол батлуулах хэрэгтэй. Энэ дээр бол их идэвхтэй засгийн газрыг ажиллана ах гэж найдаж байгаа. Ер нь бол засгийн газар харьцангуй хууль өөрөө бол бас өмнөх парламенттай үеэрч яригдчихсэн учраас сая энэ хугацаанд ч гэсэн нэлээдгүй бас 2-3 сарын хугацаанд бол нэлээд яригдлаа. Нийгэм ч гэсэн энд гэр бүлийн хүч хэрхээлтэд тэмцэх хууль гарах нэ гэдэг тийм ойлголт хүлээлт үүсчихсэн байгаа. Тийм болохоор засгийн газрын хэмжээнд ч гэсэн энэ журмуудаа батлах тал дээр, журмуудаа бэлдэх тал дээр бол анхааралтай ажилласан бахаа гэж найдаж байна. Гэр бүлийн хүч хэрхээлтэд тэмцэх тухай хууль хилцэгдэж байна, батлагдах байна гэхдээ зэрэгцээд манай нөхөр над руу муухай ажиллагаа болчлоо гэдэг юм пост бас сошиал ертөнцид байсан. Үнэхээр яг энэ хууль ямар хэрэгтэй байснаас харуулж ирсэг бас хэлхэн зүйтэй гэж бодож байна тийм ээ. Яг гэр бүлийн хүч хэрхээлтэд тэмцэхээр хүчирхийлэгч болон хүчирхийл давтагдсан одоо хохирогчийг эмчлэх тэр сэтгэл зүйч зайлшгүй шаардлагатай гэж ярьдаг тийм. Тэгэхээр хүний нөөц боломжоо ер нь хэрхэн яаж зохицуулах юм бол? Гэр бүлийн хүч хэрхээлтэд тэмцэх энэ хууль дээр бол сая миний хэлснээр нэг 7 төрлийн үйлчилгээ байж байгаа. Тэр дотроо бол сэтгэл санааны, сэтгэл заслын тийм үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болно. Хэрвээ одоо зөвхөн хохирогчд төдийгүй бас энэ хохироосон этгээдэд хүртэл албадан эмчилгээ гэдэг юм албадан сургалтад зан үйлийн өөрчлөлтөх тийм сургалтанд хамруулах асуудал хүртэл яригдж байгаа. Тийм болохоор энэ чинь бол зөвхөн өмгөөлөх үйлчилгээнээс гадна бас юм сэтгэл заслын үйлчилгээнүүд зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Ерөнхийдөө бол энэ чинь нөгөө бид нар энэ хуулийн дотор нэг шинэ концепцийг оруулсан хамтарсан баг гэдэг концепц орж ирж байгаа. Энэ хамтарсан баг нь юу байх вэ гэхээр орон нутгийн засаг захиргаанаас төлөөлөлттэй байх нь байна. Цагдаагийн байгууллагаас төлөөлөлттэй байх нь байна. Түүнээс гадна эмч эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөлттэй байх нь байна. Төрийн бус байгууллагаас ингээд төлөөлөлттэй байж хамтарсан баг энэ үйл ажиллагаагаа явуулна. Хэдийгээр одоо нөгөө энийг өөрөө хуульчлаад өгчөж байгаа. Өмнө нь бол бас ийм хамтарсан баг сум орон нутгийн төвшөнд бол хэрэгжээд үйл ажиллагаагаа явуулаад иржсэн тийм түүхтэй юм бэлээ. Тэгээд тэрүүн дотор бол мэдээж одоо бас нэг сэтгэл зүйчийн гэдэг юм уу одоо мэрэгжлийн талаас ажиллах тийм хүн зайлшгүй боловсруучин шаардлагатай байгаа. За сонгон хайрхан дүүрэг дээр бид нар ажиллаж явах явцад бол цагдаагийн байгууллагын ажилтнууд нь хүртэл өөрсдөө хэлж байгаа юм. Ялангуяа гэр бүлийн хүч хэрхээлтэд тэмцэх тал дээр ажиллаж байгаа улсууд нь үндсэндээ ирж авж байгаа дуудлагынх нь бараг 70-80% нь бол яг энэ гэр бүлийн хүч хэрхээлтэд холбоотой асуудлуудаар дуудлага ирдэг гэж хэлж ирсэн. Энэ дуудлага ирж байгаа явцад бол цагдаагийн ажилтнууд өөрсдөө бараг сэтгэл зүйч шиг болцсон, ялгаж салгахтайгаа болцсон гэдгийг бол бас биднэрт танилцуулж ирсэн. Би өмнө гадаад харилцааны дэд сайд оюун дээртэй ярьдаг байсан бол одоо ингээд би улсын хурлын гишүүнтэй ярилцж байна. Магадгүй хурлын гишүүн гэдэг ийм албан тушаалд очиод та бас анхныхаа одоо хуулийн төслийг бас батлуулж чадлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийн одоо удирдсан гэсэн үг. Тэгэхээр цаашдаа ер нь та юу хийх төлөвлөгөөтэй? Өнөөдөр бидэнд яг юу одоо их шаардлагатай вэ? Ямар хууль бидэнд шаардлагатай гэж та олж харсан байна? За их хурл гэдэг маань өөрөө бол их тийм сонин их маш их олон талын мэдлэг шаардсан тийм
байгууллага юм байна. Тэгээд эн чинь ороод ажиллаж байхын хувьд бол их тийм сонирхолтой маш их юм уншиж, судлах, мэдэх, бус олон улсуудтай уулзах, олон талын санал бодлыг сонсох зайлшгүй шаардлага бол гарч ирдэг юм байна. Тэгээд шинээр одоо гарч байгаа амьдрал дээр гарч байгаа нэлээд олон асуудлууд байж байгаа. Тэгээд тэрүүнийгээ бол мэдээж одоо хууль тогтоох хамгийн дээд байгууллагынхаа хувьд тэр хууль санаачлах эрхтэй гэдгийнхаа хувьд бол нэлээд их олон хуулийн төслүүдийг санаачилж ажиллах гэж бодож байгаа. Эмэгтэй хүнийхээ хувьд гэхэд хамгийн наад зах нь гэхэд их хүүхдийн тухай хуулийг санаачилж гаргана гэсэн тийм бодолтой байгаа. Түүнээс гадна ер нь ялангуяа энэ нийгэмд бол өргүүдлийн асуудал нэлээд их хэмжээгээр болцсон байж байна. Тэр бол зөвхөн нас агсан хосуудад бас биш, залуу гэр бүлд, залуу хосуудад хүртэл энэ өргүүдлийн асуудал тохиолдоод байж байна. Тэгэхээр энэ өргүүдлийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж болох вэ? Энийг нь одоо бид нар бас зайлшгүй хуульчлах тийм орон зай зайлшгүй байгаад байна. Түүнээс гадна одоо энэ 21-р зуун чи өөрөө бол бас энэ мэдээлэл технологийн зуун болчиход байж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл технологийн зуунд бол одоо зүгээр бид нар амьдрал дээр дрон гэж нэрлэгдээд байгаа нисгэгчгүй онгоц нисгэгчгүй ийм төхөөрөмжүүдийг хуульчлах зайлшгүй шаардлага байгаа. Яагаад вэ гэхээр энэ чэнэс бол зөвхөн зураг аваа зогсохгүй энэ маань өөрөө бол тээврийн хэрэгсэл болчихж байгаа. Янз бүрийн хууль бус худалдааг тээвэрлэх асуудлыг энэ хүртэл тэрүүгээр хийгддэг болчиход байж байна. Гэх мэтийн хуулиуд дээр бол ажиллана гэж ойлгож байгаа. За одоо хамгийн эхний ээлжинд бол худалдааны хуулийг өмнөх парламентод манай Содбаатар гишүүн, Инкоер гишүүн эднэр өргөн барьсан байлээ. Тэгээд тэр хуулийн дээр худалдааны хуулийн дээр ажиллаж байгаа. Тэр дотроо бол энэ худалдааны янз бүрийн асуудлууд гарч байна. Хамгийн наад зах нь гэхэд одоо франчайзингийн гэрээг хэрхэн яаж хийх үү гэдэг ч юм уу энэ болгоныг зайлшгүй хуульчлах шаардлага гарч ирж байна. Таны хувьд бас харьцангуй өмнө нь дипломат алба хашиж байсан учраас яг энэ төрийн алба хаших ёс зүйч гэдэг юм өөрийн баримтлах зарчим байгаа ахalta зөвөр магадгүй хувь хүний хувьд та улсын хурлын гишүүн болсон за олон түмний ард түмнийхээ төлөөлөл болсон хүний хувьд яг өөрийнхөө өмнө ер нь ямар зарчим баримтлаж боддог вэ? Гишүүн болсон ч юм өөрч гэсэн үү? Ер нь хүний анханасаа суур хүмүүжил гэж байдаг. Тэгээд анханасаа ер нь ямар суур хүмүүжилтэй байна вэ? Тэрүүнээс шалтгаалаад одоо яг хүний нэг бид нар монголчууд ярьдаг штэ ноён нуруу ёсчодог энэ маань бол ингээд байж идэг нэх их гишүүн болсноос болоод хүн бол өөрчлөгдөн гэж бол байхгүй ямар нэгэн хэмжээгээр өмнөх оюун дээр яг тэр хэвээрэл оюун дээрээ л байж байгаа. Мэдээж зүгээр ажил албан тушаалын хувьд бол хурлын гишүүн гэж энэ эрхэм нэр хүндтэй ажил албыг бол хашихт бол мэдээж одоо бас хариуцлагатай байх эсвэл одоо нөгөө бусад улсуудынхаа санал бодлыг их сайн сонсох шудраг байх тэр бол тэртээ тэрнгүү байж байгаа асуудал. Тэгээд нэг яг ёс зүйн талаасаа гэдэг юм уу зан үйлд маань бол актер бол өөрчлөлт бол ороогүй гэж л ойлгож байна. Энэ удаагийн парламент харьцангуй олон эмэгтэй гишүүнтэй тийм ээ. За эмэгтэйчүүдийн лобби бүлэг байгуулах гэдэг юм уу? Эмэгтэйчүүдийн одоо санаачилсан хуулийн төсөл илүүтэй хилцэгдэж байгаа тийм тохиолдол ер нь өмнөх парламент бол эмэгтэй гишүүд манайд зөвхөн нам харгалзахгүй бүгдээр ингээд нэгдээд хийдэг байсан л да. Тэгэхээр та бүхэн бас яг ингээ олуулаа бас тийм ээ нэг намаас байгаа хүний хувьд ер нь ямар төлөвлөлттэй ажиллаж байгаа вэ эмэгтэй гишүүний? Энэ парламентын хувьд бүх парламенттай харьцуулахад хамгийн их олон эмэгтэй гишүүдтэй. Үндсэндээ бол энэ маань бол зөвхөн монголчууд төдийгүй бас Аз дотроо ч гэсэн их өндөр хувьтай гэж тооцогдож байгаа. 13 гишүүн парламентад ажиллаж байна гэдэг чинь бол 17.1% гэсэн үг. Энэ маань бол Аз дотроо дэлхийд ч гэсэн бас гайгүй өндөр тоо гэж тооцогдохоор байж байгаа. Тэгээд тэрүүн дээр бол бид нар бас л нам харгалздаггүй эмэгтэйчүүдийн асуудал угаасаа эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал гэхээр ингээл нийгмийн асуудлууд гарч ийн хамгийн наад зах нь гэхэд энэ гэр бүлийн хүч хэрхээлэлтэй тэмцэх хууль
дээр хүртэл одоо манай эмэгтэй гишүүдээс 3 4 гишүү хамтарч орж ажиллаж байсан цогцол маундармаа оюун хоорол нэг оюун чимэг гэх мэтийн гишүүд маань бол бас энэ хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан гэдэг маань бол ерөөсөө энэ нийгэмд ялангуяа эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд ахмадуудад тулгараад байгаа энэ асуудлуудыг шийтгэхээр эмэгтэйчүүд дуу хоолой нэгтэй байх нь байна гэдэг тийм ойлголтыг төрж байгаа. Тэрүүн дээр бол энэ ч ямар нэгэн байдлаар бол нам харгалзаж байгаа юм бол угаасаа байхгүй. Ардчилсан намаас наран туяа гишүүн маань ажиллаж байгаа. Яг эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой юм гараад ирэх юм бол наран туяа гишүүнтэйгээ ер нь бүх гишүүдтэйгээ бол бүгдээрээ их сайн тийм хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байдаг. Тэгээд эмэгтэйчүүд маань бол харьцангуй хариуцлагатай байдаг. Сая өчигдөр уржигдархан нямдарч дарга хурлыг удирдлаа тэгж яхад чи эмэгтэйчүүдийн бүлэг хаана байна гэж л асууж илээ. Тэгж яхад бол яг энэ чуулган дээр сууж байгаа эрцгийг энэ тэрүүн дотор идэвхтэй байж байгаа байдлыг энэ нөгөө талаар яг энэ цаг нартаа ирж байгаа байдлыг энэ хариуцлага талаас үзэхэд бол харьцангуй эмэгтэйчүүд нь хариуцлагатай юм болов уу гэж надад санагдсан л да. Ер нь ингээд Монгол Ардын намын гишүүдтэй ярих гэдэг чим намын дотоод ардчлал гэж би асуумаар байна л да. Яагаад ингэж асууж байгааг бол за ардчлал намсаар ингээл хэрүүл маргаан болол ингээл юм болоо тэр нь олон нийт ингээл амар нээлттэй байдаг. Юу гэдэг чим ардын намд асуудал юу хэрхэн яаж шийддэг гэдэг юм бол та бүхэн тийм дотоод ардчлал гэдэг юм байдаг. Та бүхэн асуудалтай хэрхэн яаж ханддаг вэ? Эсвэл намын дараагийнхаа үгээр байдаг юм уу? Үзлүүдээ хэр илэрхийлэх боломжтой байдаг вэ? За мэдээж намын бүлэг нэгд өдөр болгон намын бүлэгтэй байдаг. Намын бүлэг дээр бол 65 гишүүн 65-уулаа орж суугаад яг өөрсдийнхөө бүх юмыг нэг хэвэн тутгсан юм гэж бол хаанч байхгүй шүү дээ. Тэртээ тэрнгөө арчилсан нам гэдэг нэрийг зүүсэн болохоор бол арчилсан байчихгүй. Монгол Ардын нам гэдэг тэр арчилсан гэдэг нэрийг зүүгээгүй учраас бид нар бол арчиллаагүй нам бол ерөөсөө огт биш ээ гэдгийг бол энэ ч бол хариуцлагатай мэдэгдмээр байгаа тийм. Нөгөө талаар бид нар арчилтай байгаагийн хамгийн наад захын илрэл саяхан болсон баг хурлын жишээнээс ч гэсэн харж болно. Гишүүд намын дарга бол улс төрийнхөө илтгэлийг тавьсан, улс төрийн илтгэлийг тавьсны дараа бол гишүүд шүүмжлэлтэй хандах, одоо цаашаалтай хандах гишүүд маань өөрсдийнхөө дуу хоолойг бол нээлттэй сайхан илэрхийлж яадаг. Түүнээс гадна одоо ерөнхий нарийн бичгийн нарийн бичгийн даргаыг сонгох явцад ч гэсэн одоо намын даргын үгээр байдаг гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Ямар мэдээж одоо бас тодорхой нам гэдэг чи өөр ингэсэн бодлоготой, өөр ингэсэн үзэл баримталтай ийм байгууллага, амьд байгууллага. Тэгээд өөрийнхөө бодлогыг гаргаж тавьсан. Тэгээд бодлогоос гишүүдийн саналыг үнэлж агаад нарийн бичгийн дарга дээр бол бас бодлогоос өөр гэдэг юм уу заалнаас нэр дэвшсэн хүн сонгогдсон. Энэ нь бол бас нэг наад захын зүгээр л ингээд наад захын дотоод арчилтайгийн хэлбэр бол мөнөөс мөн байж байна. Их хурл дээр болж байгаа процессыг бол та нар бүхэн хангалттай сайн ажиглаж байгаа. Зөвхөн бүлэг дээр тэр асуудлаа яриа зогсохгүй чуулганы нээлттэй чуулганы үед ч гэсэн өөрсдийнхөө ямар нэгэн байдлаар одоо тэгэх ёстой гэдэг ч юм уу тэр зарчим дээр бол байхгүй. Бүлэг дээр ярьж байгаа юм бол бүгдээрээ олон талаас нь олон ургалч үзлээр хандж байгаа. Тэрүүн дотроосоо яг бүлэг дээр яг нэг юмыг дунджаар нь шийдэд гарсан бол тэр шийдвэрээ бол альч нам дагдаг. Зөвхөн Монгол Ардын намч биш, арчилсан намч гэсэн бүлэг дээр гарсан шийдвэрээ дагаад явж идэг юм хариуцлагатай гэж хэлж болох юм болов. Би бас улсын хурлчнаар сонгосон гишүүдтэй ингээд ярилцахаар сонгогчтойг маш ойр байна. Би одоо ингээд 4-5 сар болж байгаа боловч би сонгогчтойгоо тийштэй удаа очиад уулзсан гэл маш их ярьж байна л да. Таны хувьд ерөн сонгогчтойгоо хэр ойрхон бэ? Би өөрөө Сэлэнг аймгийн үндсэн төвөөс сонгогдсон. Сэлэнг аймгийн Сүхбаатар сум, Шаамар сум, Алтан булаг, Чавхлант гэдэг сумдууд ордог. Дулаан хаан тосгон. Ерөн Сэлэнг аймаг бол бас бусад аймагуудтай харьцуулахад бол онцлогтой. Засаг захиргааны нэгжийн хувьд бол тосгодуудтай байдаг. 6 тосгонтой ийм аймаг. Миний хувьд бол их хурлын гишүүнээр сонгогдсон одоо энэ хугацаанд одоо бараг сар болгонд сардаа нэг удаа бол гишүүд сонгогчтойгоо уулзаад явж байгаа. Өнгөрсөн хагасаа бүцайдар манайх ч юм бол бас зам харгуу сайтай, харьцангуй сайтай болохоор хагасаа бүцайдар
яваад эргээд сонгогчтойгоо уулзах тийм боломж олцоо бол байдаг. Өнгөрсөн хагас буцаадар бас Сэлэн аймагта ажиллаад ирж явах жишээтэй байна. Тэд юу захиж байна? Магадгүй сонгуулийн гэдэг чинь сонгуулийн өмнө, сонгуулийн дараа гэл ингээл ялгаж ирээд байдаг шүү дээ. Танаас ер нь хэр тийм ялгаа гарах вэ? Ер нь ялангуяа сонгогчдоос бол нэлээд их захиас ирдэг. Тэр нь бол зөвхөн сонгогч хувь хүнээсээ гадна бас байгууллагуудаас хүртэл захиас ирдэг. Өнөөдөр бид нар хэлийн тухай хуулийг хэлэлцсэн. Хэлийн тухай хууль дээр бол бид нар манай Сэлэн аймаг бол өөрөө онцлогтой хэлтэй Монгол улсын хэлэлдэг ийм улс, Оросын холбооны улстайгаа. Тэгэхээр манай тэнцээ зөвхөн миний тойрогт гэхэд хөдөр сум, Алтан булаг сум, Сүхбаатар сум бүгдээрээ Оросын холбооны улстайгаа хэлэлж байгаа. Тэгээд Түшиг сум гэдээ байж байна. Тэгэхээр энүүн дээр бол бас өөрсдийнхөө захиас даалгаврыг, саналуудыгаа хүртэл дамжуулж өгдөг. Тэгээд би тэдний одоо санал бодлыг илэрхийлэх ёстой. Тэднээс сонгогдсон түшигийнхаа хувьд орон нутгаас ирж байгаа тэр саналыг нь сонсож бас дуу хоолойг нь илэрхийлж байдаг. Тухайлбал гэхэд яг энэ хэлийн хуулийн дээр бол манай хэл хамгаалах байгууллагын маань надад нэлээдгүй олон саналуудыг өгсөн. Тэр саналуудыг нь хүртэл энэ хуулийн дээр тусгаж чадсандаа бол их баяртай байна. Гэдэг чинь бол ямар ч байсан эдгээр сонгогчдынхоо үүрэг даалгаврыг биелүүлээд явж байна гэсэн үг ээ. Яг л хуулийн төсөл хэлцэл одоо ярихаар би өөрийгөө ингэж боловсруулах хэрэгтэй байна гэсэн бодол төрдөг. Өөрийгөө яаж боловсруулах хэрэгтэй байна та? Ер нь хүн болгон хүнд сурахад хизээч илүүдэхгүй. Тэгээд яаж ч ухаантай байлаа, яаж ч эрдэмтэн мэрэгэн байлаа гэж яхад тухайн сэдвэрээ л мэрэгшсэн байдаг болохоос биш өөр бусад юм болгоныг бол мэдтгүй. Тэгээд яг их хуралд ирээд орчоод ажиллаж байхагийн хувьд бол бас би бол өөрөө эдийн засагч мэрэгчлээ бол ийм боловсралтай хүн. Тэгэхээр надад зайлшгүй хууль зүйн мэдлэг боловсрал шаардлагатай юм байна гэж ойлгоод энэ их хурл суухынхаа хажуугаар бас их сургуулийн хууль зүйн ангид давхар суралцж байгаа. Тийм болохоор энэ маань өөрөө зөвхөн онлайн мэдлэгийг хамтдаа аваад яг практик дээр хуулийн дээр өөрөө давхар ажиллаад байхад бол ажил төрөл хийхэд их төхөмтэй болд юм байна. Мэдээж тэрүүнийг бол бид нар академик боловсрал гэж бас ярьдаг. Нөгөө талаас академик боловсралаас гадна тийм практик буюу амьдрал дээр хүн маш алхам тутамдаа суралцаал явж идэг. Одоо та бид хоёрын хоорондын ярилцлагаас би жаргал багаас зөндөөлөх юм бас ингээл хамгийн наад захын суралцах жишээтэй байна. Ер нь гэдэг шүү дээ. Ахмадынхаа үгийг сайн сонсож явах хэрэгтэй гэж. Тэгээд Лүндэ Жансан нэмд орж хоёр хүн бол парламент байж явах хэрэгтэй. Энэ бол хуульчд мөөлчд гэдэг ингээл янз бүрээр ярьдаг та. Гэтлүүд чинь үнэхээр парламент байсан, баг хуралд байсан тийм ээ, ардын депутатуудын байсан хүмүүсээс үг сонсох тэр боломж ер нь танд хэрэг байна вэ? Тийм төлөвлөгөө байгаа юу? Уржигдар одоо бид нар бас үндсэн хуулинд өөрчлөлт хийх үгүй юу гэдэг асуудлыг бас хэлэлцээд явж байгаа. Энэ бол нэг их учиргүй үндсэн хуулигаа өөрчлөлт гэл үндсэн хуулиндаа гар хүрэх гээд байж байгаа. Тэр зорилгоор ч биш ерөөсөө зөвхөн зайлшгүй амьдрал дээр болж байгаа процессуудаас хараад ахад нэг бас нэг нийгэмд болж байгаа энэ үйл явцуудаас хараад ахад нэг зайлшгүй ганц нэг өөрчлөлтүүд бол хийх хэрэгтэй юм байна. Тэр тусмаа бол ялангуяа биний хувьд их хуралд орж ирснийхаа хувьд харахад үндсэн хуульд бол нэлээдгүй өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэр дотроо бол би өмнө ч гэсэн бол яг үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зүйтэй юм байна гэж ойлгож байсан. Энэ тогтолцоонд ерөөсөө альва юмны Монгол улсын хөгжлийн хамгийн гол дутагдал гэдэг юм уу, одоо хамгийн гол шаардлагатай зүйл нь бол тогтолцоо юм байна. Энэ тогтолцоог бол бид нар зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж ойлгож байгаа. Тэгээд Монгол улс бид нар 25 жилийн өмнө парламенттай засаглалтай арчилсан улс орон гэдгийг бол өөрсдөө тунхаглаад гаргачихсан байгаа. Тэгээд энүүн дээр бол парламенттай засаглалтай гэхээр парламент нь бүр хэтэрхий их юм руу ороод яг гүйцэтгэх засаглалтаа тэр их орон зайг нь өгөхгүй байгаа юм ажиглагдал байна. Мэдээж одоо ер нь
шүүх засаглал, парламентын засаглал, гүйцэтгэх засаглал гэж энэ гурван институт байж байгаа тохиолдолд хамгийн гол ачаа гэдэг юм уу энэ хөгжлийн бүтээн байгуулалтын энэ бүх ачааг нь бол гүйцэтгэх засаглал үүрж байгаа. Тэгэхэд чин гэхэд зүгээр л төсвийг наазахын л харъя л да. Эдийн засаг талаас аваад үзэхэд төсвийг аваад бид нар парламент дээр хэлэлцэж байна. Инээ засгийн газраас оруулаад ирсэн төсвийг аваад үзэхэд ч юм бол бүгдээрээ нэг тойргийнхоо эрх ашгийг ярьсаар байжгаад яг нөгөө гол үндсэн зарчмаасаа бас ухардаг талууд ч гэсэн ажиглагдаад байдаг. Энэ жилийн хувьд бол харьцангуй их хурлын гишүүд маань ч гэсэн шин тутам байлаа. Нөгөө талаар төсөв өөрөө ч гэсэн их алдагдaltaй байлаа. Тэр бол ажиглагдаагүй гараагүй. Гэхдээ ер нь өмнөх парламентаар явж байгаа төсвийн хэлэлцүүлэг, төсвийн баталж байгаа байдлыг нь хараад ахад бол маш их тийм тойргийн эрх ашиг ороод гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг бол их аваад байна. Тэгэхээр гүйцэтгэх засаглалтаа бол нилээдгүй эрх мэдлийг нь өгөх ёстой юм а гэдгийг бол гаргаж байгаа. Тэгээд энэ хүрээнд ер нь үндсэн хуулийн одоо 25 жилийн ой болж байна. Энэ 25 жилийн дотор үндсэн хуулиа бид нар батлуулснаар ямар ололт амжилтууд олсон, ямар алдаа дутагдлууд гараад байгаа юм. Энэ алдаа дутагдлуудаа бид нар хэрхэн заавалжгүй үндсэн хуулиараа гэлтгүүгээр бусад хуулиудаараа яаж өөрчилж болох юм бэ гэдгийг бол баг хурлаас энэ үндсэн хуулийг баталсан ийм эрдэмтэн мэргэдтэй бол уулзч бид нар бас ярилцсан. 2 хоногийн өмнө олж исэн энэ хэлэлцүүлэг. Тэгэхээр энэ иймэрхүү мэтийн ахмад насныгаа сонсох хэлэлцүүлэг бол зайлшгүй шаардлагатай. Зүгээр их хурл дээр одоо нэгдсэн чуулган дээр гэдэг юм уу, банга хорон дээр тэр үеийн яг бүлэг дээр хүртэл одоо нямдарч гуайн үг, лүндэ жанцсан гуайн үг, манай инх төвшин даргын үг гэх мэт энэ архаг парламент систем тийм ээ. Энэ асуудлаа бүгдээрингийн маш сайн мэддэг, гарц гаргалгааг нь их сайн харчихсан, өмнөх түүхээ сайн мэддэг энэ улсуудын үгийг бол бүр зайлшгүй сонсох ёстой. За баярлалаа их үзэгчтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсантай холбогдуулан би бас энэ хуулийн төслийн ажлын хэсгийг халж ажиллаж байсан улсын хурлын гишүүн оюун дартай ярилцлаа. Мэдээж яг зөвхөн хуулийн төслөө хуулиа ярихаас илүүтэйгээр би бас оюун дар гэж ямар хүн юм бэ гэдгийг бас үзэгчтэй бас таниулахыг зөв тодорхой асуултуудыг асуусан гэдгийг бас та бүхэн ойлгоорой гэж хэлэх байна. Урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. За анхаарал үзэгч та бүхэндээ баярлалаа.